Гэдэггүй асуудал хүндэж тавьсан. Энэ асуудал одоо энэ ажил ямар шатндаа явж байгаа? Хүүхдийн парк буюу одоо үндсэн соёлын амралтын хүрээлэнгийн асуудлыг нийслэлийн хурлын төлөөлөлтөд би хөндөж ярьж байгаа. Энэ нь одоо Монгол улсын бүхэн тал нь ойрсон сууж байгаа сая 500 мянган хүнтэй Улаанбаатар хотод ганц ч хүүхдийн парк байхгүй байгаа. Төрийн мэдлээ. Дээрээс нь энэ хүүхдийн паркийг 2005 онд шинжилсэн зохион байгуулсан, татан буулгасан, бусдад хамтарч хувийн компани байгуулсан байдал нь хуульд нийцсэн үгүй юу? Түүнээс хойш хүүхдийн паркийн нийт эдэлбэр газраас олголт хийсэн, бусдад шилжүүлсэн. Тухайлбал одоо хүүхдийн паркийн хуучин газрын дотор зоч буудал барьсан, орон сууц үйлчлэгээний барилга байгуулалт барьсан байдлууд нь газар олголт хийгдсэн ажлууд нь хуулийн өрөөнд хийгдсэн үү? За мөн одоо хот төлөлтөд нийцж байгаа асуудлаар миний хувьд хотын холбогдох байгууллагууд руу бичиг асуулга болсон, холбогдох материалыг авсан. Үүнийг авилгатай тэмцэх газарт өнгөрсөн 12 сард өгсөн. Авилгатай тэмцэх газар одоо нэг шалгаж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр өдөр би авилгатай тэмцэх газар дээр очиж мэдээлэл өгсөн. Одоо энэ гомдол гаргачихын хувьд. Тэгэхээр энэ асуудал хуулийн байгууллагуудаар шалгагданаа. Нэг. Хоёр дахь нь энэ асуудал бас нийтийн эрхшигчийн асуудал учраас улсын хурлын өргөдлийн байнгын ороонд хандсан байж байгаа. Өргөдлийн байнгын орооны ороонд очсон бичгийн дагуу одоо энэ юм гişүн бас асуудлыг судалж үзээд хуралдаан нараа хилцэж дүгнэлт гаргаж холбогдох байгууллагууд чиглэх байх гэж бодож байгаа. Хэрэгтэй үзүүлэл нь нийтийн эрхшигчийн төлөө бас нээлттэй судал хийж болно. Одоо улсын хурлын эрх нь байж байгаа. За мөн түүнчлээ одоо сайжлаад Улаанбаатар хотын иргэдийн хурал дээрээс нь нээлттэй судал хийх ажлыг бас зохион байгуулах гэсэн бодолтой байж байна. Хууль бус үйлдэл байх юм биш үстэй гэдэг албан бичгийг явуулсан. Энэний хариу ирсэн юм уу? Одоогоор хаанаас хууль хяналтын байгууллага ирээгүй байна. Авилгатай тэмцэх газар дээр шалгаж байгаа. Өнгөрсөн нэг өдөр авилгатай тэмцэх газар дээр очиж одоо гомдол гаргач яваад мэдүүлгээ өгчихсөн. За хэрэгцээ одоо энэ хүүхдийн паркаар өмч ховчлол, газар олголт, газар шилжүүлэлт, хот төлөлтөй холбоотой хууль бус үйлдэлүүд бол холбогдох хүмүүст нь хариуцлагыг ярих ёстой. Энэ шудраг ёсны асуудал гэдэг бол Улаанбаатар хотын нийт иргэдийн эрхшигтэй нийцж ажил одоо хэрэгжих ёстой маа гэдэг нь нийслэлийн хурлын төлөөсөд байнга хийж байгаа. Энэний хамгийн ихний жишээ бол хүүхдийн парк. Цаашлаа ярих юм бол стадион гэж ярьдаг сэнгэлт хүрээлэнгийн хажуугийн газрууд хаагуур яаж алга болсон, яагаад баахан орон сууц баригдаж байгаа юм. Одоо бас зарим газруудаар сэнгэлт хүрээлэнгийн хажууд газар зарна гэсэн зар явж байдаг. Энэ бүхэн маань хуулийн хүрээнд явж байгаа юм уу? Ямар эрх мэдэлтэй дарга хизээ хуулийн хүрээнд юм уу эсвэл хууль зөрчиж энэ газар олголтыг өгсөн. Тэн дээр нь хэн зөвшөөрлөж байшин бариулаад байгаа юм гэдгийг судалж үзэх ёстой. Энэ бол одоо нийт эрхшийн төлөө үйл явдал шүү дээ. Энэ асуудал нийслэлийн газрын холбоотой. Шалгах ёстой. Шалгах ёстой. Шалгуулъя гэдэг саналаа өгсөн байж байгаа. За